Ямар амар чанга юм бэ? За юу болсон минь найз? Яа, өчигдөр цаа зоргооч нь ажилтаа гэд хөдөө гарсан. Тэгсэн чинь утсаа авахгүй. Тэгснэ Facebook дээр зураг оруулаад байгаа юм. Та зоргооч нэ. Facebook дээр зураг оруулаад байгаа хэрнээсээ миний дургийг авахгүй байна. Гү чи чинь сонсохгүй байгаа юм уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 1.1 тэрбум залуучууд сонсголоо алдах дүлээрх эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар манай дэлхий дээр 360 сая хүн сонсгол буурах гэсэн онцлогоор амьдарч байна. Харамсалтай нь тэдгээрийн 32 сая нь 18 нас хүрээгүй хүүхэд байна. Хүн ингээд одоо зөөлхөн ярих юм бол дуулахгүй. Бүр их чанга ярих юм бол дуулахгүй. Юу яриад байгаа энэ одоо мэдэхгүй. Ер нь цаа нэг жоо сонсдгүй шүү дээ. Чанга дуурахгүй л ер. Чихэж мэхэж сонсноос болж байгаа. Янз бүрийн юмнаас болдог баг. Сэтгсийн гажиг, ургийн гажиг, мажиг тийм юмнуудаас болж байгаа л байлгүй гэж бодож байна. Би яг сайн хэлж мэдэхгүй байна. Компьютер метрээс янз янз гар утас оролцоос нөлөөдөг байх гэж бодож байна. Чихэж мэхэж янзэл хийж байгаа. Төөр яавал бид гайгүй тас одоо сүйдэд муудаж байна хөгшөрөө. Бид амьдралынхаа туршид орчин тойрныгоо таниж мэдэн хүмүүстэй харилцаж байгалийн үзэсгэлэнт тогтцыг харж сэтгэлийн баяр баясгалыг мэдрэн аз жаргалыг түгээж байдаг. Энэ бүхнийг бид нүдээр харж чихээр сонсож мэдэрдэг. Тэгвэл мэдрэхүйн чухал үүргийг гүйцэтгэгч сонсголын идэрхтнээ бид хэрхэн хамгаалдаг вэ? Магадгүй таны сонсгол буурсан мэт санагдаж, альвааг муу сонсож, улмаар бухимдал төрдөг бол та чихээ хайрлах хэрэгтэй болжээ. Хүний чих бол гадна, дунд, дотор гэсэн 3 хэсгээс бүтдэг. Гадна чихэнд бол чихний дэлбээ, чихний сувг ордог. Дотор чихэнд алах төш, дөрөө гэсэн сонсголын 3 эхлээд яаснаас бүрддэг. Дотор чихэнд болохоор дууг яг хүлээж авдаг дуу. Тэр дотор нэг дууг хүлээж авдаг хүслэг хэсэг байдаг хгүй. За тэгээд сонсголын мэдрэл ордог. Энэ замуудын аль нэг хэсэгт эмгэг өөрчлөлт орсон тохиолдолд сонсгол бууралтын шинж тэмдэг илэрнэ. Сүүлийн үед бол хамгийн их сонсгол буурж байгаа шалтгаануудын тоонд энэ хүүхэд залуучдын чихвч чихвчний хэрэглээ маш их нөлөөлж байна. Хоёрдугаарт одоо энэ дуун чимээн дээр бид нэр өөрсдөө одоо телевиз ч гэдэг юм уу, утас ч гэдэг юм уу, энэ долгионы нөлөөллүүд бас нөлөөлөд багш ба. Одоо хотчих тусам дууны бохирдол нэмэгдэж байдаг. Дууны бохирдол ихсэх тусам хүмүүсийн энэ сонсголд бас сөргөөр нөлөөж болох юм гэсэн бас мэдээж тэр нэг хүчтэй одоо хүчтэй диско ч гэдэг юм уу те иймэрхүү юмд байнга орох энэ төр бол бас сөрөг нөлөөтэй байх болов гэж бодож байна. Чихнээс нь булга гараа яваад ингээд яваад байдаг шүү дээ. Тэр шалтгаан баггүй. Тэгэхээр энэний гол нөлөөлөх хүчин зүйл нь нэм бактери. Тэгээ амьдралын орчин, тэгээ гадаад агаарын мөхөртөл, хүний өөрийнх нь амьсгалын дээд замын халдвараар дахин өвдөх энэ болгон чороо явчихна гэсэн үг. Тэгээ тухайн үедээ эмчлүүлэхгүй явснаас болоод ингэргэн цаороод ирээдүйд сонсгол буурах хамгийн гол том шалтгаан. Сонсгол буурах эрсдэлтэй газар ажилладаг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар бол өрсөн сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй, сонсголоо шалгуулж явах хэрэгтэй гэсэн. Өөрт мэдэгдэх нь ямар үед илэрх вэ гэхээр одоо хүнийг ингээ ярьж байгаагийн сонсож байгаа юм нэ. Яг юу яриад байгааг нь ойлгохгүй. Энэ болохоор ихний шинж тэмдгүүд нөхгүй. Мэдрэхүйн сонсгол бууралт ийм зөвөрөөр илэрдэг. Бусад дамжуулах хэлбэрийн буюу гадна дунд чихний шалтгаантай сонсгол бууралтын үед болохоор хүн өөрөө мэдэн штэ чихнээс нь булга гараад чих өвдсөн гэд. Энэ болгондоо л ирж үзүүлэх хэрэгтэй гэсэн. Энийг бол эрт онцлох боломжтой. Харин нөгөө шууганы гаралтай буюу цаашаа дотор чихний гаралтай сонсгол бууралтын үед л эхлээд нэг шинж тэмдэг илэрхгүй байж байгаа. Ерөнхийдөө олон хүнтэй газар ямыг сайн сонсохгүй, эсвэл юу яриад байгааг нь ойлгохгүй. Ихэнх хүмүүс бол тэгж зөөрөлдөг. Түүний хэвийн сонсголын босго ойролцоогоор насан туршийн 25 децибел байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрнээс дээш сонсголын босго өндөрсгийг болохоор сонсгол бууралт гэж нэрлэдэг байгаа. Тэгээд хэдэн децибел сонсож байгаас нь шалтгаалаад хөнгөн дунд хүндэгтэр, хүнд маш хүнд гэд ангилж байгаа байхгүй. Дүлийг гэх юм бол бүр 120 децибелээс дээш дууг сонсохгүй байх юм бол дүлийн эрэлт гэж үзнэ. Түүнээс сонсгол нь буурсан хүн болгоны дүлий гэж хэлж болохгүй.
Альва өвчин эмгэгийг эхлэл үедээр нь оношлуулж мэдэж авснараа эмчилгээж үр дүнтэй байдаг. Тэгвэл бидэнд тоо томшгүй олон гайхалтай аяг шиг хайртай хүмүүсийн маань дуу хоолой, борооны чимээ, голын урсгалыг мэдрэх боломжийг олгодог сонсголын эрхтнээ багахан өвдөлт мэдэрсэн даруйд нь эмчит үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр цаашид гарах хүндрэлээс сэргийлж чадна. Зүгээр нэг шууганы гаралтай сонсгол бууралтын үед бол тийм амар зочмог хүндрэл байхгүй ч гэсэн ерөөдөө сонсголч ямар үүрэгтэй вэ гэхээр юмыг сонсох, аюулаас бас өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо зам тээврийн ослын энэ төр гарах эрсдэл нэмэгднөхөөс яг шууд одоо дунд чихний архаг өрөвсөл шиг тэгж хүндрэл үүсэхгүй. Дунд чихний архаг өрөвсөлтөд бол эхлээд тэр идэт голомтыг арилгаж чаад хингэрийг нөхөх мэсэл хийгдэнэ. Хингэрийг цоорсон байдаг учраас хингэрийг нөхөн. Харин шууганы гаралтай одоо ингэж хөвчний хөгжмөдөө ирэн төр зүгээд тахаар энэ шууганы гаралтай сонсгол бүрэлд үүсэхгүй. Тэгэхээр энэ эс дуу хүлээж авдаг эс эргэж нөгөө сэрэгдэх учраас ямар нэг эмчилгээгээд бол сонсгол сайжрахгүй. Хамгийн гол нь хамгаалах нь хамгийн чухал. Хэрвээ бүр муудаад их юм бол эцсийн арга хэмжээ болохоор сонсголын аппарат зүүн гэсэн бүр хүнд хэлбэрийн сонсгол бүрэлдэхүүн. Төрлийн дүлээрэлт гэж байна. Энэний гол шалтгаан нөгөө вирусыг тахгүй. Хавдруулаанууд энтергээд цитомегаловирус. Тэгэхээр хүн жирэмсэн байхаас эхлээл хүүхдийнхээ сонсголыг хамгаалж эхэлнэ гэсэн үг болох нь шүү дээ. Тэгэхээр та өөрөө вакцин сайн, хүүхдийнхээ вакциныг сайн хийх хэрэгтэй. Өөрөө бас сайн вакцинаа хийх хэрэгтэй гэсэн. Ерөнхийдөө вакцинжуулалт хамгийн чухал. Дээрээс нь амьсгалын дээд замын өвчний халдраар өвчлөхгүй байх, халдвар авсан тохиолдолд эмчид заавал хандах. Гуравдугаарт нөгөө чих ордуулдаг, сонсгол ордуулдаг эмнүүд гэж байдаг шүү дээ, тий. Тэгэхээр ямар нэгэн антибиотик энэ уугч чаавал заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Ихэнх антибиотикууд сонсгол ордуулах нөлөөтэй байдаг байхгүй. Тэгэхээр заавал эмчийн заавраар уу. За дөрөвдүгээрт шууганаас өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Одоо чихвчний хөгжим биш тий. Чихвчний хөгжмийг бол дээдлэн 1 цаг сонсох хэрэгтэй өдөрт. Тэгээ чанга сул нь бол одоо 100% гэж авч үзэх юм бол 60% хүртэл чангалах хэрэгтэй чихвчний хөгжмийг. Нөгөө сонсголт сайн, чихэнд сайн гэж чихэндээ янз бүрийн юм хийгээд ирдэг штэ. Шар тус, шээс, сүр янз бүрийн юмнууд хийгээд ирдэг. Энэ бол маш буруу. Энэ нөгөө чихийг улам хүндрүүлэх нэг шалтгаан болдог байхгүй. Тэгэхээр өөрөөсөө ямар нэгэн дур мэдэж арга хэмжээ авалгүйгээр заавал мэргэжлийн эмчит танаас зөвлөгөө аваарай л гэж. Дуу авайг мэдрэн гэдэг нь бидний хүртэж чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг мөнөөс юм. Тэгвэл өөрсдийгөө сонсголгүй болсон мэтээр төсөөлөхөд л нүд харахуулах үзье. Бидний мэдрэхүйн хамгийн чухал эрхтнүүдийн нэг болсон сонсголоо бүрэн дүүрэн байлгах нь та биднээс өөрсдөөс минь шалтгаалх юм. Тиймээс амьдралын хэмнэлээ өөрчилж таны сонсгол буурахад нөлөөлж буй хүчин зүйлс байгаа эсхийг та нэгтлээрэй.